Дараагийн мэдээлэл. Цагаан сарын баярын үеэр хүмүүс бууз, мах, айраг, чихэр зэрэг илчлэг өндөрттэй хоол хүнсийг богино хугацаанд их хэмжээгээр хэрэглэдэг. За тэгвэл тослог, хүнд хоолыг огцом ихээр идэх нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг байна. Сар шинийн үнцэн холбоо бууз болон мах идэж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр болохоор яг бэгийн төрлийн амин дэмий ядраа хэтрүүлийн хэрэглээтэй холбоотой B6, B12 илүүдэл нь бол тухайн нэг ууртаа нэлээд ширүүн болгодог. Гэхдээ яг сар шинийн баярын өдрүүд чинь цөөхөн учраас яг төдий нэг 6-аас 7 өдөр мах хэдлээ гэдгийг огцом ууртаа болохгүй л. Гэхдээ монголчууд ер нь бол махны хэрэглээд өдөрт бол 2 удаа мах хоол идэж байгаа шүү дээ. Улаан мах идэж байгаа. Энэ нь болохоор урт хугацаанд ер нь бол тухайн хүмүүсийг ууртаа ширүүн болгодог гэсэн юм судалгаанууд байдаг. Тэгтээ бид нар бас нэг юм эрс тэсгүүт уурын амьсгалд бол махаа мэдээж идэлгүй яах вэ? Тэгтээ яг сар шинийн баярын урт айгүй олон их хэмжээгээр мах идэж байгаа энэ өдрүүдэд хоолтой хувьд хоол зүйч нарын өгдөг зөвлөгөө бол хоолны дараа нэг хэсэгтээ нэг мацаг архийг өгөх зөвлөдөг. За ялангуяа нөгөө фастинг дээр 8-16 буюу 8 цагт нэмээд 16 цагт нь өсөглөн байх арга бол хамгийн тохиромжтой гэж үздэг. Хүнд хоолыг богино хугацаанд их хэмжээгээр хэрэглэхэд гидсний үйл ажиллагаа хямарч болцсошгүй. Үүний улмаас сэтгэл санаа тогтворгүй болох уур уцаар нэмэгдэх шинж илэрдэг байна. Мөн гидсний бичил биетийн тэнцвэр алдагдах нь сэтгэл готрол төгшүүртэй холбоотойг судалгаанууд харуулжээ. Иймээс хоол идсний дараа алхах, хөнгөн дасгал хөдөлгөөн ихийг мэрэгчлэтнүүд зөвлөж байна. Нэгдүгээрт маш их зүйлийг идчихээр бидний тархинд бол аз жаргалын даавар ялгараад байна буюу амттай юм идэж таашаал аваад байна. Гэвч тэрийг ойр ойрхон их хэмжээгээр идчихээр зөрүүлээд уналт буюу дахин идэх хүсэл төрөөд байгаа гэсэн үг. Үүнээсээ болоод одоо нөгөө сэтгэл зүйн үед таг болох ч юм уу, сэтгэл готролын шинж тэмдгүүд, анхаарчны шинж тэмдгүүд илрэх ч юм уу те ийм байдлууд гарч ирээд байна. За нөгөө талаар гимшлийн сэтгэл үүсэж байна гинэ. За ялангуяа эмэгтэйчүүд тийм үү хоолны дэглэм барьдаг. За хоолны дэглэм хооллон, зөв хооллон, эсвэл цагаар хооллон гэж байжгаад цагаан сараараа хит их идээд эсвэл ойр ойрхон идэхээр би их идчихлээ дээ, би хэмжээнсээ идчихлээ дээ, илүү хооллолт идчихлээ дээ гэдэг дээр өөрийгөө буруутгаад байдаг. Талтай энэ нь зөрүүлээд өөрийгөө тэр гимшүүлэх байдалд, өөрийгөө буруутгах байдалд хүргээд байдаг гэсэн ийм судалгаа бол байдаг юм лээ. За энэ байдлыг харин сэтгэл зүйн хувьд хэрхэн даван туулах ёстой вэ гэх юм бол нэгдүгээр ухамсартай хооллолт бидэрт хэрэгтэй. За яг хоол идэж явах хэвтд бол амд, үнэр тийм үү мэдрэмжэндээ төвлөрөөд за яг хэтрүүлийн идэхээс сэргийлж байгаа хэрэг энэ бол хоол идсний дараа өөрийгөө буруутгах ямар ч шаардлагагүй. Би ямар их идчихвэ? Би яас арчаагүй юм бэ? Тэ жингээ барьж чадахгүй байна гэдэг ойлголтыг өөртөө одоо өгөх хэрэггүй гэсэн үг. Энэ бол зөвхөн цаг үетэй холбоотой асуудал. За 3 дугаарт гэх юм бол бид нар алхалт хийх хэрэгтэй. Яг энэ их хүнд хооллолтой үед бол өдөрт 10-аас 15 минутын турш алхах юм бол бид нар нэгдүгürt идсэн хоолоор шатааж байгаа, хоёрдугаарт сэтгэл зүйн хувьд тогтвортой байдлыг бий болгож байгаа гэсэн үг.